Монгол Улсын их хурлын дарга Зандан шатар Унгар улсын ерөнхий ассамблеийн дарга Ковер Ласлогийн урилгаар 3 дугаар сарын 5-наас 9-ний өдрүүдэд Унгар улсад айлчлал хийлээ. Өнгөрсөн оны 5 дугаар сард Унгар улсын ерөнхий ассамблеийн дарга Ковер Ласло Монгол улсад айлчилж өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэхээ илэрхийлсэн юм. Хоёр орны хамтын ажиллагаа, эрчим хүч, боловсрол, агаарын тээвэр, биеийн тамир, спорт, хөрөнгийн зах зээл, театрын урлаг зэрэг чиглэлд идэвхжиж байна. Мөн манай хоёр улсын худалдаа эдийн засгийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхжиж байна. Цаашид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийн шууд хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн ашиглахад хоёр талаас дэмжиж ажиллах нь чухал байгаа юм. Хоёр улсын худалдааны эргэлт 2023 оны байдлаар 13.4 сая ам.доллар байв. Экспорт 102 мянган ам.доллар, импорт 103.3 сая ам.доллар. Унгар улсад Монгол улсаас 7105 иргэн ажиллаж амьдарч байна. Ер нь Унгарт ирсэн монголчууд бол 1990 оноос ихтэй. Тухайн үед бол Унгар улсад одоо хөдөлмөрийн гэрээгээр оюутчид орж ирж байсан. Тэрнээс хойш бол одоо 30 жил өнгөрчлөө шүү дээ. Яг 2024 оны 1-р сарын 31-ний байдлаар яг Унгар улсад албан ёсоор одоо бүртгэлтэй орсон сууж байгаа иргэдийн тоо бол 7119 гэж байгаа юм. За энэ бол мөн одоо хууль ёсоор орсон сууж байгаа эсвэл тухайн улсын иргэншил авсан иргэдийн тоо бол 10. За эдгээрээс нэг 4000 гаруй нь бол хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөр эрхэлж байгаа. За түрүүн Кото гэж бодвол нэг 650 хэдэн оюутан суралцж байна. За бусд нь бол одоо бусад тус улсын иргэдтэй гэр бүл болсон өөр виз ангиллаар амьдарч байгаа хүмүүс бол орж ирнэ гэсэн үг. Тэгээ хүүхдүүдтэйгээ нийлэл ер нь 7119 гэсэн тоо үүдэнд байж. Ja, тут хадуугой Ерөн одоо хамгийн түргэн би юу хэлэх ёстой гэвэл одоо стипендиум Hungaricum стипендийн ачаар жилд 200 монгол оюутан Унгарт сурах боломжтой байна. Тэгээд энэ боломжийг ашиглаж одоо жишээ Веспрем бол нэг маш алдартай их сургуультай, хотбайн маш олон тэнхимтэй. Тэгээд нараас монгол хүүхдүүд бас сонгож болно. Гэхдээ ирээдүйд одоо Яванда одоо дунд сургуулиуд бас маш Унгарын хамгийн сайн дунд сургуулийн нэг нь одоо Веспрем байдаг. Тэгээд монгол хүүхдүүд хүсвэл энэ бас сурж болно. Гэхдээ одоо анхны шатнд миний бодлоор одоо их сургууль бод хамгийн чухал зүйл байна. Унгар улсын Арпад хааны удам хүннүү гаралтай гэдгийг генетикийн судалгаагаар нотолсон юм. Орчин үеийн угсаатны зүй, генетик, археологи зэрэг шинжлэх ухааны судалгааны үр дүнд энэхүү дүгнэлт улам баталгаажсаар байна. Унгар монгол хүмүүсийн амьдралын жишг төстэй талууд олон байдаг. Тухайлбал овоо дахих, аршаан булгийг хамгаалах, галын дахлах хийх зэрэг олон зан үйлээрэн адилхан. Тиймээс хоёр улсын ард түмэн түүхээ мэдэж, зан заншлан хадгалж үлдэх нь соёл хүн төрөлхтний хэв шинжим. Ардчлал, хүний эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлс. Түүх соёлын эрдний хэлхээ холбоо нь бидний ойлголцох гүр болж байдаг. Унгарчууд гарал үүслээс судлах эрэл хайгууллын хүрээнд энэ Балент Габор одоо алдартай Летеш Легети гэдэг энэ эрдэмтэд монгол судлаачид Монголыг зорж Монголын хэл бичиг үг төрхийг наривчлан судалсан. Тэгээ ер нь Унгарын эрдэмтэд бол нэрд эрдэмтэд бол Монгол улс бол монголчууд бол хүннүүчүүд бол тэдний өв дээц гэж үздэг. Жишээлбэл тэр Геста Hungarum гэдэг их сурвалж бичигт Арпад хаан бол Атила хаан хүннүүчүүд бол бидний өв дээц юм а гэж тэмдэглэж үлдсэн их сурвалжууд байна. Генетикийн судалгаа, археологийн судалгааны алдрууд үүнийг нотолж байна. Ийм учраас ер нь энэ Төв Аз судлал Унгар дахь монгол судлалууд бол бидний гарал үүсэл ижил төстэй байдал, хэлний ижил төстэй байдлуудыг маш наривчлан судалсан. Тэгээ энэ бол одоо Монгол улсын бас тусгаар тогтнол бие даасан үндэсний онцлогийг харуулж байгаа төдийгүй дэлхийд даяар дархан сурсан монголчуудын энэ үнд зүйлийг ижилсэл ондоошлол гэж яриад шүү дээ. Identity ижилсэл ондоошлыг бол тод хомор харуулж байгаа энэ төвүүд. Жишээлх юм бол Унгар хэлэнд 1500 орчим монгол үг одоогоор судлагдаад ил тод мэдэгдэж байна. За эдгээр чинь нөгөө хүчтэй ерөнхий сайдтай парламентын сонгогддог ерөнхийлөгчтэй ийм нөгөө сонгогддог парламентын авсан ийм улс байхгүй. За нөгөө талаас нь эднээс бас авах нэг том юм байгаа юм. Өнөөдрийн даяарчлалын үед гадаад бодлого, дотоод бодлого дээр яг өөр юм гэсэн бодлоготой явж байгаа улс байхгүй. Европын холбоо ч юм уу
бус улсаас аль болохоор хамаарлахтай явж байгаа. Энийгээ дагаад бас эдийн засгийн өсөлт эднэрт нь бас эерэг нөлөөллүүд гарч байгаа юмуд бий. Тий. За хоёр дахь том юм юу вэ гэхээр манай улсын хурлын дараагийн айлчлал сүүлийн үед хийгдэт байгаа аль ч улс оронд явахдаа хийгдэт байгаа юм бол энэ Монгол судлалыг хөгжүүлэх чиглэлд Монголоос сурчдаг чиглэлд анхаарал байгаа юм. Киргизд явхад, Японд явхад, Туркт явхад. Тэгэхээр бид нар цааш дээр Монгол судлалаа хөгжүүлэх чиглэлд анхаарахгүй бас болохгүй байгаа юм. Яг тэгэхээр сүүлийн үед энэ улс орнууд хөгжөөд ирээд хөгжөөд мөнгөтэй болоод ирэхээр өөрийнхөө түүхийг ингээд муцсгаж яваад ингээ болохгүй байгаа. Энэ дотроо манай улс чинь нөгөө эзэнт гүрэн байсан учраас олон тийшээ нөгөө салбарлсан. Тийм учраас бид нар Монгол судлалыг хөгжүүлэх чиглэлд анхаарч өөрийнхөө түүхийг нэлээ тийм сурчлах чиглэлд анхаарахгүй болохгүй байгаа. За гурав дахь юм бол манай улсадаа яг холбогдолтой нэг том юм билээ алтаа судлалаар судал байгаа. Маш олон ордог. Энэ чиглэлээр сүүлийн үед их хурлын дарга нэлээд анхаарал тавьж байгаа. За энэ удаагийн айлчлал энэ чиглэлд их чухал нөлөөлөл үзүүлж байгаа. Улсын их хурлын даргын хувьд 17 жилийн дараа болж буй энэ айлчлал хэд хэдэн чухал хөгжлийн асуудлыг шийдвэрлсэн юм. Өнгөр улсын засгийн газрын хүүгүзээлэр баруун бүсийн эрчим хүчний хэрэглээний 60%-ийг хангах Байдиргийн голын усан цахилгаан станцыг инхүү барихаар боллоо. Баруун бүсийнхэн 1 кВт цахилгааныг 500 төгрөгөөр худалдаж авдаг. Харин энэхүү усан цахилгаан станц баригдсанаар 1 кВт цахилгааныг 40-оос 50 төгрөгөөр авна гэсэн үг юм аа. Өөрөөр хэлбэл 10 дахин хямд үнэтэй эрчим хүчийг баруун бүс төдийгүй төвийн бүсийг хангах бололцоо бүрдэж байгаа юм аа. Энэхүү төслийн хөрөнгө оруулалт нь 53.3 сая $, бөгөөд барилга угсралтын ажил 36-аас 48 сарын хугацаанд үргэлжлэх юм. Байдиргийн голын усан цахилгаан станцын анхны техник эдийн засгийн үндэслэлийг 1990-ад оноос өмнө манайд ажиллаж байсан өнгөр мэргэжилтнүүд хийж байсан төвхтэй. Өнгөр улс усан цахилгаан станцын технологийн хувьд дэлхийд тэргүүлдэг учраас олон хүчин зүйлээс шалтгаалan өнгөртэй хамтрах хүсэлтийг тавьсан байна. Энэ удаагийн улсын их хурлын даргын айлчлалаар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлсэн юм а. Одон жил өнгөр улсын 23 5 сард яг үндсэн хууль өөрчлөлт батлагдахын өмнө өнгөр улсын парламентын дарга парламентын ерөнхийлөгчийн зэрлдэг Монгол улсад айлчилсан. За энэ үрээр бид бас олон асуудлыг хилцсэн. Тэгээ өнөөдөр бол ажил хэрэг болох бодиттой шийдвэр яг өнөөдөр гарлаа. Дөнгөж сая надад одоо яриа хэлцээний үеэр хөндөгдсөн. Байдиргийн голын усан цахилгаан станцыг хүүгүү зээлээр барих асуудлыг 100% шийдвэрлэе гэдгээ Унгарийн тал албан ёсоор мэдгдлээ. Ингээ хүүгүү зээлээр барихад энэ бол манай улсын эрчим хүчний салбарт тэгвэл эдийн засгийн доктортой хөгжил маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Баруун бүсийн үндсэндээ 60%-ыг үйлдвэрлэх хүчин чадалгүй усан цахилгаан станц Байдиргийн гол дээр баригдана. За манай баруун бүс маань бол эрчим хүчний хувьд Оросын холбооны улсаас 1 кВт цагийн 500 төгрөгөөр импортоор бид валют төлж эрчим хүчээ худалдаа авдаг. Тэгвэл энэ усан цахилгаан станц баригдсанараа баруун бүсийн эрчим хүчний төдийгүй төвийн эрчим хүчний системд одоо 40 төгрөгийн өртөгтэй цахилгаан эрчим хүч нийлүүлэх юм болцоог бүрдүүлэх юм. За инфляц хааш өсөхөд одоо энэ савлгаа 50 төгрөг хүртэл гэж тооцож байгаа. Тэгэхээр үндсэндээ 10 дахин 400 төгрөгөөр худалдаж авдаг бол бид 40 эрчим төгрөгөөр 10 дахин хямд цахилгаан эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд нийлүүлэх зам нь тухайн бүс нутгийн эрчим хүчний тогтвортой байдлыг хангах болцоог бүрдүүлснээр орон нутагт хямд өртөгтэй үйлдвэрлэл үйлчилгээ өгөх болцоог бүрдүүлнэ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хөгжих, бусад бүх төрлийн ажил үйлчилгээ хөгжихэд бол эрчим хүч чухал чухал. Юм учраас эрчим хүчний доктортой байдлын аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм шийдлийг зарчмын үед тохиролцож одоо 100% шийдлээ гэдэг нь одоо албан ёсоор мэдгдлээ. За манай орны хувьд чинь бол одоо эрчим хүчний салбар за ялангуяа одоо хангаан бүс баруун бүсний одоо төтгөж байгаа эрчим хүчний их усүр өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний их усүр дээрээс нь сэргээгдэх эрчим хүчний салбар гэдгээр энэ одоо маш чухал ийм төсөл юм байна.
За ингээд ер нь өнөөдрийн хүртэл энэ биокомбинатын вакцины үйлдвэрийн энэ одоо төсөл маш удаан яригдсан. За гэсэн хэдиж энэ төсөл маань бол үндсэндээ зогссон. За ингээд одоо энэ одоо зээлийн хөөсрийг цаашд одоо Унгарын талын одоо аль болох одоо туршлагатай ийм салбар дээр үндэслэж за манай одоо хамгийн хэрэгцээтэй байгаа энэ эрчим хүчний энэ салбар дээр ашиглах. За энэ дээр одоо ажлууд нэлээд урагшиллаа. За хоёр талаас ажлууд ингээд явж байна. За энэ төсөл бол цаашдаа ер нь бол хэрэгжих шатанда ийм сайн суурь тавигдлаа гэсэн үг. Улстай агарын тээврийн хэлэлцээрийг хийлээ. Хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурж, эрх зүйн орчныг бүрдүүлснээр шууд нислэг үйлдэх бололцоотой боллоо. Өнөөдөр Стамбул, Франкфурт зэрэг хотоор дамжин 10 гаруй цагийн нислэг үйлдэж Унгар улсын нийслэл Будапешт хотод хүрч байгаа юм а. Харин энэхүү шууд нислэг нь цаг хугацааг 2 дахин хэмнэхээс гадна өртгийг тэр хэрээр багасгах юм. Монголд зочлох жилийн хүрээнд Улаанбаатар, Франкфуртын шууд нислэгийн дааз хүрэлцээ муудтай байдгаас Монгол зочлох олон зөөлчдийг авах бололцоо дутмаг байсан юм а. Унгар улс Монгол улсын хооронд буюу одоо Будапешт Улаанбаатарын хооронд шууд нислэг үйлдэх агарын тээврийн хэлэлцээрийг бид сая бас зурлаа. За анх бол 1994 онд анх Унгар улс Монгол улсын хооронд шууд нислэг хийх агарын тээврийн хэлэлцээр яригдж эхэлсэн. 94 он гэж одоо үндсэндээ 30 жил одоо яригдсны дараа энэ хэлэлцээр одоо өнөөдөр албаж одоо баталгаажиж хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх бололцоотой болж байгаа. Ер нь бол одоо зүүн Европын орнууд одоо Унгар, Чехословак энэ улсууд монголчууд ихээр амьдардаг. Зөвхөн одоо Унгар, Будапешт гэхээр 7000 гаруй монгол амьдарч байгаа юм байна лээ. Чехт бол өшөө их олон монголчууд амьдардаг. Гэтэл одоо заавал одоо Франкфурт орж одоо Монгол руу Европоос Монгол руу нисэх юм шаардлага гарч байгаа. Хэрвээ одоо ингээд бид Унгар улс руу, Чех улс руу одоо шууд нислэг үйлчлэх болох юм бол эндээс шууд одоо зүүн Европоос, Польшоос, Унгараас, Чехословакаас Монгол руу Улаанбаатар шууд нислэг үйлдэх бололцоотой болох. За энэ хэлэлцээр хийгсэн дараа мэдээж тийм хоёр улсын одоо иргэн нисхийн байгууллагууд одоо авиа компаниуд хоорондоо нислэг үйлдэх тийм дараагийнхаа журам нөхцлүүдэд тохирч одоо нислэг үйлдэх бололцоотой бол энэ одоо ойрын энэ жилдээ багтаагаад нислэг үйлдэх бололцоотой гэж бид харж байгаа. Энэ одоос манай агарын тээврийн компаниуд зүүн Европын улсуудаас нислэг үйлдэх маш их сонирхолтой байгаа. Тийм болохоор маш хурдан хугацаанд нислэг үйлдэх бололцоотой гэж харж байгаа. Унгар улсад суралцах монгол оюутны тоо жилээс жилд нэмэгдэж байна. Тус улсын засгийн газрын тэтгэлгээр жил бүр 200 оюутан суралцж байгаа бөгөөд Стипендиум Хангриком тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2024-өөс 2026 онд хамтран ажиллах тухай шинжилсэн санал бичгийн хүрээнд Унгар улсын 10 хүртэлх оюутныг Монгол улсын засгийн газрын тэтгэлгээр Монгол улсад суралцуулах боломжтой болсон. Өтвөш Лорондын их сургуулийн Монгол ба Төв Аз судлалын тэнхимийн дэргэд 2016 онд Монгол судлалын төв байгуулагдсан. Монгол ба Төв Аз судлалын тэнхимд монгол хэл судлалаар 2023-аас 2024 оны хичээлийн жилд Унгарын 7 оюутан шинээр хэлсэн суралцж байна. Тийм, за манай тэнхимийн хувьд бол нэг 10 гаруй оюутан байгаа. За өөр Монголоос байна, Казахстан улсаас байна, мөн Унгар улсаас суралцж байна. Манай Монголоос бас 3-4 оюутан суралцж байгаа. Ер нь сүүлийн үед яг манай Монголоос ирэх оюутны тав бол жоохон хязгаарлагдсан маягтай байгаа. Энэ Монгол судлал руу бол одоо бас залуу одоо судлаачид одоо орж илүү ихийг судалж суралцвал одоо яг бас маш хэрэгтэй. Монгол улс, Унгар улсын хооронд хамтын ажиллагааны энэ тэтгэлэг төлбөрт хамрагдаад энэ дээрээ ингээд судалгаа хийгээд суралцвал одоо бол маш их боломж байгаа гэж. Би энэ одоо Унгар Монголын засгийн газрын хамтарсан Унгарын засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж ирсэн байна. За Унгар улсад бол өмнөнийхөө Бээжин улсад суралцж байсан харьцуулахад бол нэгдүгээрт маш амгалан тайван байна. Хоёрдугаарт бол энэ хоол хүнс тийм ээ. Нийтийн дээр бол бас аюулгүй гэдэг талаараа би сэтгэл хангалуун байгаа. Монгол-Унгар харилцааны тухай тэр дүүхийн харилцаа тэгээд 80 оны харилцааны тухай бас өнөөдрийн харилцааны тухай энэ маш сонин түүхтэй. Тэгээд монголчууд, унгарчууд бүгд хоорондоо нэг цустай гэж ярьдаг зарим хүн. Гэхдээ үнэн үгүй юу яг энэ юуних холбоо байна гэж энийг тогтоох гээд би Монголд очиж кино зураг хийсэн.
Tisztelt vendégek, tisztelt tudósok, kutatók! Nagyon örülök, hogy a Duna-Gyöngyö, Gyönyörű Budapest városában találkozhatok önökkel. Улсын хурлын даргын айлчлалын бас нэгэн гол зорилго бол алтай судлалыг хөгжүүлэх талаар улс орнуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдэж байна. Улсын хурлын дарга Зандан шатрын айлчлалын үеэр алтай судлалын эрдэм шинжилгээний хурал болсон бөгөөд улсын хурлын дарга Зандан шатар алтай судлал түүхийн хуудаснаа хэмээх илтгэлийг тавьсан юм. Тэрээр алтай судлалын түүхийг Чингис хаанаас өмнөх, Чингис хааны үед, Чингис хааны дараа гэж үйлчилсэн байна. Энэ 19-р зуунд төвшүүлсэн ондор Түрэг, Монгол, Манж энэ түнгус хэлнүүдийн уг язгуурыг харьцуулан судлаад алтай хэлний бүлгийг тодорхойлсон байдаг. Үнэхээр алтай язгуурын хэлнүүд бол маш түгээмэл олон үгтэй. Энэ дотор бол Урал алтай хэлний бүлгүүд бас хоорондоо харилцаатай үзэж байна. Энэ онолыг нэр эрдэмтэн Владимир Цов, Унгарын эрдэмтэн Немет, хэл шинжээч Алто Папа зэрэг эрдэмтэд үргэлжлүүлэн судалж болсонгүй болгосон. Эдгээр Түрэг Монгол уйгур хэлүүд 6000 жилийн өмнө салсан гэж үздэг боловч Киргиз, Казак гэдэг ингээд Монголоос Тува, Киргиз, Казак хэл болгон хоорондоо адилхан явсаар хагаад Түрэг, Азербайджан түрк хэл болоод ингээд хоорондын маш олон төстэй олон мянган үг шинээр илэрсээр нээсээр. Зарим эрдэмтэд дан лудаас зайлсхийсэн монголчууд нүүдэлсээр Алтайг дарж нүүдэлсээр одоо ингээд Киргиз, Казак, Туваз, түрк хүртэл нүүдэлсэн гэж үздэг эрдэмтэд байдаг бол зарим Хойд Америкийн дэрвдгэл Өмнөд Америкийн индианчууд ч гэсэн Монголоос гарч үүслээ гэж ярьдаг. Канадын нэг их хурлын гишүүрээд бидний үг дээсүүд захиж өгдөөсэй. Бид бол Монголоос гарлаа гэдэг манай тэнгэр залбираад гэрт ороод яг манайхтай адилхан хээ уулз байна гэдэг ингээд ярьж ирсэн юм олон жишээг дурдж байна. Ер нь бол алтай судлал гэдэг чинь одоо алтай хэл шинжилэл гэдэг том одоо хэлний бүлэг байгаа шүү дээ. Үүн дотор Түрэг болон Монгол гэж одоо хоёр хэсэг хуваагддаг. Тэгээд түүнд одоо цаашаа болоод чинь Манж, Түнгус, Хятад, одоо чинь Япон, Солонгос гэдэг цаашаа явчихдээ. Ер нь бол алтай судлал чухам монголчуудад яагаад ингэж одоо чухал хэрэгтэй вэ? Нэгдүгээрт алтай хэл шинжил хамаарагдж байгаа хэлний бүлдэг нь болоод гэж нэг харилцан хамааралтай байна. Алтай хэл шинжил бол залгамал гэл одоо жишээ нь номтой, номоос гэл мэтлэнгээр одоо ингэ залгамал хэл шүү дээ. Тэгэд энэ бол одоо жишээ нь эрдний уунгар одоо энэ уунгар хэлний хэл хүртэл ерөнхийдөө бас алтай хэл шинжиллийн тэр залгамал хэлтэй нийлээд төстэй хэдний бүтцийн хувьд. Actually, I should talk about Түүхийн талаар ярих нь зүйтэй болов гэж бодож байна. Тэгээ 150 жилийн өмнө гэх юм бол одоо Унгар, Турк, Финлянд болон Монгол гэсэн энэ дөрвөн хэлийг бол хооронд нь ялгадаггүй. Гэсэн мөртлөө энэ дөрвөн хэл нь болохоор нэг одоо хэлний одоо угсаа гаралтай гэж яригддаг байсан. Тэгээд үзэл санаанаас өсвөлээд яг ингээд судлаад ирсэн чинь Унгар болон Финлянд хэл нь болохоор нэг одоо хэлний аймагт хамаардаг бол Монгол болон Турк хэл нь болохоор арай илүү алтай гэдэг одоо нэг алтай гэсэн салбартаа одоо хамаардаг болохыг одоо бид нэр олж мэдсэн. Турк болон одоо Монгол хоёр хэл дээр ингээд ном одоо сурах бичиг ингээд гарын аргуудыг хооронд ингээд орчуулж хийж гаргаж эхэлсэн байгаа. Тэгээд одоо бид зөвхөн одоо энэ хоорондын хоёр улсынхаа энэ хэл дээр ном орчуулахаас илүү цаашдаа бас арай илүү олон ажлыг бас хийх нь зүй ясны хэрэг болов гэж бодож байна. titled Altaik. Монголчууд нүүдэлчин амжаал амдэрсаар байгаа учраас энэ хаягдахгүй. Тэр нүүдэлчин амжаалыг хിവэрэ хадгаж чаддаг бол хаягдахгүй. Зарим зүйл өөрчлөгддөг. Хуучин уламжлал өөрчлөгдөх юм бас шаардлагатай. Тэр бол гайгүй. Тэгэхдээ хуучин уламжлалыг яг энэ үзэсгэлэнд бас харагдаж байгаа хадны сүг зураг түүний дагуу зурсан амар сайхан энэ бүтээлүүд тэгээд яг ийм маягаар монголчууд хадгалах хэрэгтэй. Их хэрэг хадгалах хэрэгтэй мэдээж Ринчэн Ванмергийн үгтэй их хэрэг харамлах хэрэгтэй. Тэгээд гадны судлаачдын үйл ажиллагааг бас анхаарч яагаад гэвэл бид бас маш их анхаарал тавьж байна. Монгол Бату Азийн нүүдэлчин соёлыг судлахдаа
Мөн энэ үеэр тус улсын шинжлэх ухааны академид хадгалагдж байсан орчин цагийн Монголын уран зохиолыг үндэслэгч Монгол судлаач Бямбын Эренчингийн докторийн зэрэг хамгаалсан монгол хэлний харьцуулсан судалгаа материалын их хувийг Улсын хурлын дарга Зандан шатарт гардуулан өгсөн юм. Монгол хэл шинжилэл, түүх, соёлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан алдарт судалгааны бүтээл энхүү Монгол улстай ирсэн нь бахархалт үйл явдал боллоо. 1946 оноос энэ манай шинжлэх ухааны академийн захиргаан дотор энэ зөвлөлтийн үе болсон. Түүнээс эхлээд Монголын шинжлэх ухааны академитэй харилцаа сайжруулж боломжуудыг их өргөдгөж чадсан. Тэр явцсан дотор Ринчин багштай харилцаа маш сайн болсон. Тийм учраас энэ манай Унгар улсад зориж Ринчин багш өөрийн докторийн диссертацаа энд хамгаалсан байна. Энэ жинхэнэ их диссертаци их байна тий. Хоёр улсын ард түмнүүдийн хэлхээ холбоог тогтооход хоёр улсын парламентын дарга нар ихээхэн хүчин чармаалт гаргалаа. Тухайлбал Унгар улсын ерөнхий ассамблеийн дарга Ковер Ласлогийн төрсөн нутаг Респрем аймагтай манай Баянхонгор аймаг хамтран ажиллах гэрээг байгуулсан юм. Улсын хурлын дарга Зандан шатар Унгар улсын үндэсний ассамблеийн дарга Ковер Ласло нарыг Респрем аймгийн засаг дарга Эмре Полгарид угтан авч уулзлаа. Тус аймаг нь Унгарын хамгийн эртний хотуудын нэг бөгөөд Респрем тосгон нь 1870 онд хотын статустай болсон бөгөөд Төв Европын хамгийн том бүс нутаг аялал жуулчлал хөгжсөн газар юм. Тус аймагт Унгар үндэстний өвөг дээдэс Эрдэнэ чулуун зэвсгийн үеэс амьдарч байсныг нотлох археологийн олдврууд ихээхэн олддог. 123.93 м2 талбай бүхий газар нутагтай усан үзмийн тариалт эрхэлдэг гол бүс нутаг юм аа. Баянгор аймаг бол мэдээж байгалийн хүн үүслийн өрөлхийн нутаг. За мөн Унгар улс, Монгол улс хоёр нь бол өмнөг үеэс одоо эртний үеэс харилцаа холбоо түүхэн харилцаатай учраас энэ чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлж бие биенийхээ туршлагаас солилцож түүхийг судалж аж үйлчлэл хөгжүүлэх бүрэн боломжтой. Улсын хурлын даргын ажлын хүрээнд Унгар улсад оюутан солилцоо боловсролын чиглэлээр хамтарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд бас инвестор мужиж байгаа. Мужид удаа хушуудтайгаа бас энэ Баянгор аймагаас оюутан солилцооны чиглэлээр ажиллахыг нийт тэргуунд эхний ээлжинд хий гэж одоо бодож байгаа. Хоёр аймагын хоорондох цаашлын хамтын ажиллагаа энэ хоёр аймагын даргаас хамаарна. Одоо эдгээр идэвхтэй ажил бол одоо амжилттай хамтын ажиллагаа хийж болно. Бид хоёрын одоо Зандан шатар байна болон миний их хурлын хоёр даргын үүрэг бол юу вэ гэвэл бид нар араас нь жаахан дэмжиж байна. Энэ хоёр аймагын хоорондох цаашлын хамтын ажиллагааг бид нар дэмжиж тэгээд энэ хэр үр дүнтэй байна гэвэл ганцхан одоо хүмүүс дараа өөрийнхөө амьдрал дээр энийг үзэн энэ хүмүүсийн энэ хоёр аймагт амьдарч байгаа хүмүүсийн амьдрал сайжирвал энэ амжилттай хамтын ажиллагаа гэж хэлж болно. Унгар улсыг бид зүүн Европ дахь чухал түншээ гэж үздэг. Энэ ч утгаараа Унгар улстай хөгжүүлж буй харилцаа хамтын ажиллагааг бүхий салбарт өргөжүүлж баяжуулах нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг юм. Улсын хурлын даргын Унгар улсад хийсэн айлчлал, эдийн засаг, боловсрол, соёл, түүх зэрэг салбарт хамтрах эрх зүйн баримт хүчийг үзэглэж, эртний түүхт оюун санааны хөрш гэдгийг дахин баталгаажууллаа. Монгол улс өнөөдөр үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт хийгээд их хурлын гишүүд 126 болсон. Мөн одоо холимог тогтолцоотой боллоо шүү дээ Монголын парламент. Тэгэхээр яг Унгар улс бол энийг хэрэгжүүлээд олон жил болсон, туршлагатай. Хэрхэн одоо хууль тогтоох үйл ажиллагаагаа явуулж байгаа. За засгийн газрыг хэрхэн томилж байгаа. Яаж үйл ажиллагааны их хурл болон засгийн газар хоёрын уялдаа холбоо. За энэ болгон дээр бид бүхэн бас тодорхой хэмжээнд бол одоо Унгарын парламентаас бол туршлага судлах ийм арга хэмжээнүүдийг одоо хийгдэж байна. Хоёрт нь Унгарын парламентын одоо хамгийн том давуу тал бол хууль тогтоох үйл ажиллагаан дээр бол бас бусад улс орнуудаас бол бас ялгагддаг. За энэ ялгааг бид нар бас өөрсдийн биеэрээ хурж ирж үзэж харж судалж байна.